Аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаасаа хамаарат ажилтнанд олгож байгаа цалингийнхаа 10.5-аас 12.5%-аар тооцоод нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөг. Харин ажилтан 9.5% шимтгэл төлдөг. За тэгвэл нэр бүхий гишүүд энэхүү харилцааг зохицуулсан нийгмийн даатгалын ерөнхий хуулинд өөрчлөлт оруулан ажил олгогчийн төлдөг шимтгэлийг бууруулах. За бүр цаашлаад чөлөөлөх агуулгатай хуулийн үндслийг боловсруулсан байна. За ажилтны хувьд хөдөлмөрийн үнэсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэндээ тэнцэх хэмжээнээс илүү цалин авдаг бол илүү эсгээс нийгмийн даатгалын шимтгэл тооцоолдоггүй. Хөдөлмөрийн үнэсний доод хэмжээ 792 мянган төгрөг. Үүнийг 7 дахин нэмэгдүүлбэл 5.5 сая төгрөг болно. Ажилтан 6 сая төгрөгийн цалин авдаг гэж тооцвол илүү гарсан 500 мянган төгрөгт нь нийгмийн даатгалын шимтгэл тооцдоггүй гэсэн үг. Харин ажил олгогчид ийм нөхцөл байдаггүй. Ажилтан нь 10 сая төгрөгийн цалинтай бол 10 саяас тооцож шимтгэл төлдөг. Үүнийг адилтгах ёстой гэж зарим гишүүн үзэж байна. Ажил олгогчийн зүгээс давхар төлдөг. Гэхдээ одоо жишээлх юм бол өндөр цалинтай хүмүүсийн хувьд тийм ээ зөвхөн тухайн цалингийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд суурилсан хэмжээгээр одоо тэр нь одоо жишээлбэл одоо бол нэг 5 сая хавцаа болж байна уу? Энэ жилээс. Тэгэхээр тэр хүртлээ нийгмийн даатгалын шимтгэлээ төлөө явдаг. Үлдсэн одоо цалин дээр бол төлдгөө гэсэн санаатай байхгүй. Гэтэл ажил олгогчоос төлдөг нийгмийн даатгалын шимтгэл бол бүтэн цалин дээрээс нь тооцдог. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь өөрөө өндөр байгаад үннээсээ хамаарат одоо ажил олгогчдын хувьд бол ажилтнуудынхаа цалин нэмэхэд маш төвөгтэй байдал үүсдэг. Тэгэхээр энийг багасгах буюу нөгөө шатлсан хувилбар руу оруулъя. За нийгмийн даатгалын шимтгэлээс гадна нэр бүхий иргэн нийтийн өргөдөл гомдлын системд хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1% болгон бууруулах санал гаргасан. Түүнийг нь 100 мянгаас дээш иргэн дэмжиж гарын үсгийг зорсон. 100 мянга гэсэн босхийг давбал улсын их хурлын дарга танилцуулж байнгын ороонд шилжүүлэх хуультай. Энэ хүрээнд төсвийн байнгын ороонд шилжүүлээд байгаа юм а. Үүнд мөн хууль тогтоогчдын төлөөллөөс байр суурийг нь сонссон юм. Чухам одоо 1% болгох боломжтой үгүй юу гэдэг дээр албан ёсны тоог нь бид нар бас сайн харах ёстой. Үнэхээр 1% болгосноор далд эдийн засгаа тэгвэл бид нар яаж ил гаргах боломжтой вэ гэдгийг харах хэрэгтэй. Тэгэхгүй бол бидний гол юм одоогийн байгаа хувь хэмжээгээ ихсэх үү багасгах уу гэхээс илүүтэйгээр татвар төлөхгүй байгаа далд эдийн засаг байгаа тий. Үйл хөдлөлт хөрөнгөө түүний түрээсээс олж байгаа нөө цалин хөдөлмөрөөрөө биш байдлаар орж байгаа орлогуудаа бид нар үндэд татварын бодлогоор зохицуулж чадахгүй байгаа. Энэ лүү тэгвэл хэр энэ маань үр нөлөөтэй болж одоо бүртгэдэггүй хувь хүний орлогууд түрээс байт юм уу юу гэдэг те олон үйл хөдлөлтөд тэрийгэ ингэдэг зардаг. Тэрнийхээ орлогуудыг нээн илрүүлж татварын бааз сураа тэлхэд хэр үр нөлөөтэй вэ гэдгийг давхар харах хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр би бас нарийн тооцол одоогоор хараагүй болохоор одоо сүүлийн дүгнэлт бол хэлэх боломжгүй. Ер нь бол зарчим бол тийм байх ёстой л гэсэн юм. Нийгмийн даатгалын ерөнхий хууль дээрхээс гадна өөр 2 өөрчлөлт оруулахаар төсөл тусгажээ. Байгууллагатай хийсэн хөдөлмөрийн гэрээнээс тусдаа ажил гүйцэтгэх гэрээгээр хийсэн нэг удаагийн ажлын хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл авдгийг болиулах. Ажил олгогчоос ажилтнаа цалингаас гадуур мөнгө хэлбэрээр олгосон хөнгөлөлт урамшууллаас нийгмийн даатгалын шимтгэл төлөвлөлтгийг мөн болиулах асуудал үүнд багтжээ.